Яаж Хятадууд хэдэн тонн чулууг голоор нь хувааж зөөж чадна гэж боддог байна. Хятад улсад байрлах Янгшин мегалит хэмээх эдгээр 3 аврах чулуунуудын хамгийн хөнгөн нь дор хаяж 6,000 тонн жинтэй байдаг гэсэн судалгаа бий. Харин хамгийн хүнд нь 16,250 тонн хүрдэг аж. Минг хаанчлалын үеэр 1405 онд Цүгши хаан аврах баримлал барих тушаал гаргасан бөгөөд эдгээр аврах чулуунуудыг ашиглах заавар өгчээ. Ингээд эдгээр нүсэр чулуунуудыг голоор нь хуваасны дараа тэр үеийн архитекторууд энэхүү үйл ажиллагаа нь бүтэшгүй зүйл болохыг ухаарчээ. Учир нь хэдэн мянган тонн чулуунуудыг 20 км газар зөөх нь боломжгүй гэж үзсэн ба бага зэрэг хөдөлгөгч боломжгүй байжээ. Ингээд хааны тушаалыг гүйцэлдүүлэхийн тулд 20 тонн ган баримлыг ордонд авчирч суйрлуулсан бөгөөд бас л маш хүнд байжээ. Харин эдгээр чулуунуудыг зөвхөн алах жижиг хадуур ашиглан хуваасан гэхээр тун гайхалтай. Түүнчлэн чулууг ойртоод харвал маш нарийн цэвэрхэн хуваасан байгааг олж харж болно. Та энэхүү газарт очиж үзэж байсан уу? Бидний сайн мэдэх пирамид өөрөөсөө тог цахилгаан ялгаруулах чадвартай гэдгийг та мэдэх үү? Агуу Гизагийн пирамид доор ус урсдаг бөгөөд энэхүү урсгалын тусламжтай пирамидын суурь болох боржин чулуунууд физостатик энерги ялгаруулах замаар ёон үүсгэх ба энэхүү ёонууд нь гурвалжин пирамидын орой хүртэл дамжин явснаар хэд хэдэн тусгай өрөөнд хүрдэг байв. Үүнээс үзэхэд дэлхийд даяар оршин буй пирамидууд нь өөр хоорондоо холбогдох бөгөөд эртний Египтчүүд нас барсан хүмүүс усаар дамжуулан амьд хүмүүстэй харилцдаг хэмээн итгэдэг байсан тог цахилгаан ялгарч дуу чимээ гарах үед үхэгсэд ямар нэгэн зүйл хэлэхээр ирсэн гэх мэтээр хоорондоо ярилцдаг байв. Үүгээр ч зогсохгүй Мексикт байрлах Теотихуакан пирамид яг л энэхүү агуу Гизатай төстэй байгааг нь харж болно. Түүнчлэн суурийн хэмжээний хувьд хүртэл яг адилхан байгаа нь магадгүй эдгээр пирамидыг ижилхэн архитекторууд барьсан байх магадлалтайг илтгэнэ. Ингээд бодохоор тухайн үеийн архитекторууд яаж сэтгэхээрээ усаар дамжуулан тог цахилгаан үүсгэх талаар бодож олсон бэ гэдг нь тун сонин. Дэлхийн хамгийн том пирамид Египтэд биш, Мексик улсад байдгийг та мэдэх үү? Мексик улсад байрлах Чолула пирамид нь дэлхийн хамгийн том хэмжээтэй хэмээн бүртгэгдсэн байдаг ба суурь нь гэхэд л бидний сайн мэдэх Египт улсад байрлах пирамидаас 3 дахин том байдаг. Энэхүү пирамидыг 6 өөр давхраг болгон бүтээсэн бөгөөд дор хаяж 2500 жилийн настай хэмээн тооцоолжээ. Цаг хугацааны эрэхэнд дээр нь сүм хийд барьж эхэлсэн ба баг багаар сунаж эхлэв. Домог төгөөснөр энэхүү пирамидыг хүмүүс бариагүй гэх ба Ацтекууд газар нутаг хайх үедээ олж нээсэн гэдэг. Түүнчлэн тэр үед аврах хүмүүс амьдарч байсан бөгөөд үерээс амьд үлдэж тэнгэрт хүрэхийн тулд аврах пирамид бүтээсэн гэж үлгэр туйлст дурдсан байдаг. Ингээд тэнгэрт орших бурхтад энэ нь таалагдаагүй учраас пирамидын оройг сөнөөсөн гэж яригддаг. Пирамидын дотор тал 8 км-ийн түннэл байдаг ба гадна талаасаа нийт 139 метрийн өндөр торшин тогтдог. Уртын хувьд 230 м хэмээн тооцолжээ. Та энэхүү пирамидыг очиж үзэж байсан уу?